Сайн байцгаана хүүхдүүд ээ. Өнөөдрийн үлгэрээр бүгдээрээ бал унсан хулгайчийг янаа. Бал унсан хулгайч. Эрт өд цагт эмгэн өвгөн хоёр ач хүүгийн хамт амьдан суудаг байжээ. Тэд ганц хүнээтэй гин. Гэтэл нэгэн гайтай шөнө тэднийг бал иж өнөөх ганц үхрийг нь идэж ярих. Өчигдөр муу үнээг минь бал идэж ярихлаа. Өнөөдөр дахин иж магадгүй. Маш их айж байна гэж эмгэн өвгөндөө хэлж. Өнөө шөнө тэр бал ирэхгүй байх. Цадгалан юм чинь. Харин энэ гэрийн дээвэд очихж бороо орвол балнаас илүү тусаал хэцүү байна даа гэж өвгөн эмгэндээ хэлжээ. Харин энэ үед бал аль эрт ичгсэн гэрийн гадаах сарвчны ард отоох зогсож байж өвгөн эмгэн хоёрын ярилцлагыг сонсоод тусаал гэж ямар амьтан байдаг юм бол доо. Өвгөн надаас илүү түүнээс айж байхыг бодоход их л хүчтэй аимшигтай амьтан бололтой хэмээн боджээ. Гэтэл энэ үед бас нэг хулгайч өвгөн эмгэн хоёрын үхрийг хулгайлахаар ирээд сарвчны орой дээр нуугтан сууж байжээ. Тэгээд ханах үед хальтаж хунахад яг барын нуруунд дээр буужээ. Бал өнөөх тусаал гэдэг амьтан нь намайг бариад авлаа гэж бодоод айсандаа ухаангүй зуттжээ. Гэтэл энэ үед өнөөх хулгайч барын нуруун дээр сууж яваагаа мэдээгүй тул энэ яасан хурдан тавхтай үхэр вэ хэмээн бодож барын арьснаас сайтар зууран явж гин. Удалгүй үүд цайж гэгээ гарахад өнөө хулгайч үхэр биш бал унаж яваагаа мэдэж барын нуруунаас улсан бууж харсан зүгтээ зуттахад нь тэр бал ч мөн айсандаа эргэж харахгүй тэр чигтээ давхин одсон байна. Тэр цагаас хойш бал гэдэг амьтан хүний хөлнөөс дайжин ойн гүнд амьдрах болсон бөгөөд хүмүүс ч амар тайван амьдрах нь болсон юм гэдэг. Мэдэхгүй зүйл айдас төрүүлдэг гэдгийг өнөө бал одоо хүртэл ойлгоогүй яваагийн шүү.